За жишээ 1 m-ийн нийлбэр нь 12-т зөв ба харин эдгээрийн квадратуудын нийлбэр буюу m-ийн квадрат дээр нэмэх n-ийн квадрат нь 74-т зөв байдаг бол m-ийн үржүүрийг олгоч. За бид нэр ийм байдгийг мэднэ. За энэ төмийг ашиглаад энэ тэнцвэрийн хоёр талыг квадрат хэвшүүлээ. Өөрөөр хэлэх юм бол ингээ гэсэн үг. За тэнцвэрийн тэмдгүүний зүүн гар тал нь энэ том ясаар ийм болно, баруун тал нь ийм болно. За m-ийн квадрат дээр n-ийн квадратыг нэмэхэд 74 гардаг учраас энэ хоёрын нийлбэр 74 болно. Өөрөөр хэлэх юм бол ийм болно гэсэн үг. За хоёр талаас нь 74-ийг асуул. Ингэж гарч ирнэ. За мэдээж хоёр талыг нь хоёр туваачвал m-ийн үржүүр нь 35 гэж болдог нэ. За ингэж өгөгдсөн бол x эргийн үржүүр нь хэдтэй тэнцвэр авах вэ гэсэн бодлого өгдөг. За ингийн тулд эхний тэнцвэр дээр энэ төмийг ашиглая. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр талыг квадрат хэвшүүлээ. Тэгвэл энэ төмийн ясаар ийм болно. Тэнцвэрийн тэмдгүүний баруун гар талтай бол 9 болно. Энэ нөхцөл ёсоор энэ хоёрын нийлбэр 45-тай тэнцвэр гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол ийм гэсэн үг. За эндээс 45-аас 9 буюу 36 болно. За мэдээж хоёр талыг нь хоёр тугаавал x эргийн үржүүр нь 18 гэж гарч ирнэ.